За ийм А векторыг ийм ба ийм векторээр задлаарай. За энэ юу гэсэн үг вэ гэхээр ямар нэгэн x-ийг хүрчих нь L1 гэсэн вектор, y-ийг хүрчих нь L2 гэсэн вектор. Ийм хэлбэртэй бичнэ гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол x, y хоёрыг олно гэсэн. За хэрвээ L1-ийг x-ээр хөржүүлвэл ийм вектор гарна. Харин L2-ыг y-ээр хөржүүлвэл ийм вектор гарна. Энэ хоёр векторыг нэмбэл ийм вектор үснэ. Энэ вектор нь А вектортэй тэнцвэх ёстой. А векторын координатууд нь тэг болон хасах 8 байна. Эндээс юу гэсэн үг вэ гэхээр ийм систем биелэх ёстой гэж гарч ирнэ. За доотлын тэнцвэрлээс y-ийг олох юм бол ийм буюу ингэж болтох нь байна. Үүнийг энэ y-тэй орлуулвал ийм буюу ингэж гарч ирнэ. Эндээс x гэдэг бол ийм бол. За үүнийг энэ x-тэй орлуулвал ингэж гарч ирнэ. Өөрөөр хэлэх юм бол ингэж задарна гэсэн үг.